Манай монголчууд оюуны маш том хоосролтой. Оюуны тэр торн төгжрлийг арилгахын тулд кино үзэн манайхаа. Юм унш, судал, ойлго, мэдэр. Энэ гадаадын хүмүүс яаж амьдраад байна? Энэс хуралцах хэрэгтэй байгаа байхгүй. Тэ? Соён гэгэрмээр биш тэ манайхаа энэ шоу-боксыг задлаад энэ хайрцгийг хараад тэ дотроос нь ухаж аваад юу надад хэрэгтэй вэ миний амьдрал. Тэгээд соён гэгэрч гимээд өнөөдөр бид нар энэ тарих болон амьдралын төгжрлээс гарах нь байна. Чүк. Тарихны төгжил чүк гэж тайлбарлах хэрэгтэй. Та ийм олон хэвлэл мэдээллийн дууд чадхаа одоо юу тайлбарлаад байгаа юм ба? Та ямар мэдээлэл хийгээд байгаа юм? Миний дөө маш их стресстэй байна. Чи найз залуутай бол. Эсвэл биний чи юм ирсэн юм уу? Жишээ нь ингээ хоёулаа унтах уу гэд Монгол эротик кино байна. Энийг үз. Боловсрал ав. Тайвшир миний дөө. Хүнтэй яаж гоё ёс зүйтэй ярих уу? Тэр эротик кинон дээр хоорондоо яаж ийн? Суралц ойлгосноо. Энэ таны өөрөө чинь байгуулсан одоо ажилуулдаг сайт юм шүү. Солиороод аль да чи юу гэж ийм амар залуу байхдаа ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдیں۔ Тэ? Ийм ойрлж хашгиран ном, тэ? Хүнийг харлуулах байж ингэж орлоо. Одоо бол над нэр юу ч налтгаа байсан ш. Шоу-бокс гэдэг чинь миний дөө энэ хараа. Хайрцгаа үз. Задлаад үз. Тэгээд тэр хайрцаг дотроос ухаж аваад тарих руугаа юм хий. Тэ? Хамгийн хоосон тарих хамгийн чанга. За би ганцхан асуулт асууж. Хэрвээ за энэ шоу-бокс гэж байгаа одоо энэ аппликейшн шиг байна тийм ээ. Энэгээр хүмүүс кино үзээд байгаа хэрнээ түгжрэл арилахгүй бол та яах вэ? Арилна. Би амлаа. За болж үз та. Ямар хэцүү юм бэ? Хүн ингээд яагаад ахаа стресстүүлээд ахаа хүний уужиг зан хөдөлгөөд ахаа. Зүгээр гараа миний дөө зүгээр гараа. Энэ шоу-бокс үзээд соён гэгэрсэн амар гоё хүн нэр мэрг болцсон байж их чи зүгээр гараа их чинь дөө. Яагаад ингээд хүний уужиг зан хөдөлгөөд байгаа. Боксоо задлаад үз.